байгаль орчин аялал жуулчлалын яам үзүүлж байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайд урт насангаар ахлуулсан сайжруулсан шахмал түвшний хэрэглээ, нөөц, борлуулалт, үйлдвэрлэлийн технологид хяналт тавих, Улаанбаатар хотын агаарын бохирдлын шалтгааныг тогтоох ажлын хэсэг өнөөдөр 5 толгой сайжруулсан түвшний баруун зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Баруун бүсийн үйлдвэрт дэгдэмхий тоосыг барих хашаа босгож, тухайн орчинд үүсэх бохирдлыг бууруулж байгаа. Сайжруулсан түвшний бүтцийн хувьд 95% нь мидлинг, 5% нь барьцалдуулагчаас бүрддэг бөгөөд 5 төрлийн үзүүлэлтээр шинжилгээ хийгдэж, орц найрлагт өөрчлөлтгүй байгааг үйлдвэрийн удирдлагууд хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар нийт 6857 тонн барьцалдуулагч, 330 мянган тонн мидлингийн нөөцтэй байна. Хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн үргэлжлүүлэн налах дүүрэгт байрлах, зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж, технологийн горим, үйлдвэрлэлийн явцтай танилцаж, газар дээр нь мэдээлэл аван сайжруулсан түвшний чиглэлд хэмжилт хийж ажиллаа. Нэг нь утааныгийн хадгалагтай, нэг нь уурын хадгалагтай боловч яг стандарт нийцсэн нөгөө бүтээгдэхүүн дагуулдаг чиг, батбөх, найрлага нь бүх юм бол яг эцсийн бүтээгдэхүүн дээр л адилхан. Зүгээр хатаалах явуулж байгаа технологи нь хоёр өөр технологи. Аль нь илүү одоо сүүлийн үед их төгөөмөл хийх? Ер нь бол энэ солонгос технологи. Солонгос технологи нь мэдээж байгаль орчинд хор нөлөө багтаа. Уур үсгэж байгаа одоо уур гаргаж байгаа уурын зуух нь өөрөө газ түлж уурыг үйлдвэрлэж байгаа учраас байгаль орчинд хор нөлөө багтаа, байгаль орчинд үзүүлэх нөлөөл багтаа. Энэ сүүлийн технологи нь илүү давуу талтай технологи. Одоо зүүн бүс дээр энэ түвшний нөөц хэд орчим байна? Яг өнөөдрийн байдлаар. Яг өнөөдрийн байдлаар түвшний нөөц бэлэн борлуулалтанд гарах түвшний нөөц 4200 тонн байна. Яг өглөөний мэдээгээр. За түүхийн эдийн буюу митлингийн нөөц 51 мянган тонн буюу нэг сар орчмын нөөц байна. За барьцалдуулагчийн нөөц нэг 1300 тонн буюу нэг 14 хоног. Яг үйлдвэрийнхээ агуул 14 хоногийн нөөц байна. Агуултууд бол тасалбар. Улаанбаатар хотод агуултууд манай барьцалдуулагчдын нөөц бол Улаанбаатар хотод нөгөө агуулгад байгаа. Газыг 180 градусаар уур болгож 7-8 хатагийн даралтаар одоо сайжруулсан шахам түвшийг одоо халааж хаж гаргаж ингэ шахам түвш болгодог. Энэ маань өөрөө гарч ирээд 5 хүн сая эхний борцоос сүүлийн борцоос хүртэл явлаа тийм ээ. Гарч ирээд технологи маань өөрөө чигээ гадагшаа хаях зорилготой ийм солонгос технологийн үйлдвэр байгаа. Энэ доктор одоо 7 хатаа дараалттай 150-180 градус гаруй үйлдвэр болоод ганц үйлдвэр байгаа шүү дээ. 12 сарын 1-ээс нэгдүгээрт нь сайжруулсан шахам түвшний үйлдвэрлэл хэв явж байгаа гэдэг энэ дээр хамттай байна шүү дээ. Цаашид үйлдвэрлэл явуулах түүхий хангамж болоод 3 сарын хугацаанд хийгдсэн байна. Жишээлбэл одоо барьцалдуу импортоор авдаг барьцалдуулагчийн хэмжээ хамгийн сүүлийн мэдээлэл 6820 тонн байна. Энэ бол одоо 2 сарын хэмжээ байна. Мидлингийн хэмжээ 330 мянган тонн. Энэ бас 3 сар орчим түүхий. 3 сарын хугацаанд сайжруулсан түүхий хэмжээ байгаа. Шуудаа бас нэг 6 сая ширхэг байна. Энэ бас нэг 2-3 сарын хэрэгцээ байгаа. Тэгээд түүхий ямар ч байсан сайжруулсан үйлдвэрлэж шаардлагатай түүхий болоод 2-3 сарын нөөцтэй байгаа. Бид энэ халаалтын үйлдвэрлэлийг болоод хангамжийн хувьд ямар нэгэн хүндрэл байхгүй. Одоо бид нэр зүгээр зүүн үйлдвэрээс гарч байгаа сайжруулсан шахам түвшний түвшиндэг агуулга, чигний агуулга жоохон өндөр байгаа учраас зүүн үйлдвэрээ шууд борлуулалт хийхгүйгээр цэглаад бодлоод нэг хангамжийг бол баруун будын цэглааднаас өгөөд цэглаад байх хугацаанд бол манай мэргэжлүүд ярьж байгаагаар бол чигшил буурж байна гэж байгаа 2-3% буурж байна гэж байгаа. Тэгээд тэр буурсалтын дараа бол борлуулалт яг зөвлөгөө гаргаад зөвлөд одоо ажиллахаар шийдэж байна. Лабораториор гарсан дүгнэлтүүд нь одоо ижил гараад байгааг сая мэргэжлийн хүмүүс хэлж байгааг 5 хүн сая сонслоо. Тэгэхээр цаашдаа сая 50 бүх сайдыг хэлж байгаачлан зүүн бүсээс гарсан шахмал түвшийг шууд борлуулалтанд оруулахгүйгээр за мөн хатаалтынх нь энэ процессыг нэлээд сайжруулах зорилгоор одоо 7-оос илүү хоног барьж ийж борлуулалтанд гаргах нэг ийм тест хийж үзье гэдэг дээр бас ажлын хэсэг шийдэлд хүрч байна. За нөгөө талаас 5 толгой түвшийн одоо үйл ажиллагааг хэвийн байлгатай холбоотойгоор саяны энэ үүсэж байгаа нөхцөл байдлаас гадна нөөцийг хэрхэн одоо зөв төвлөрүүлэх вэ? 2 сараас цааш бас агаарын бохирдлын асуудал юм уу, түвшний асуудал бол удирдлаас үл хамаарч бид ажлаа зөв зохицуулж явах шаардлагатай гэдэг нь бол харагдаж байгаа. Тийм учраас
нөөц татаа агуулт за бусад арга хэмжээнд дээр бол тоногтой түвш дээр ямар дэмжлэг үзүүлэх үү, үйл ажиллагааны ямар зохион байгуулалт хийх вэ гэдэг дээр ажлын хэсэг бас нэгсэн дүгнэлт гаргана гэж бодож байгаа. За бидний дараагийн ажлын хэсгийн дараагийн хийх ажил бол агаар бохирдуулагч их усруудын бусад шалгалтуудыг мөн амралтын өдрүүдэд бид хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр түүхийн нүүрсийн хэрэглээг бас бид шалгаж үзэх хэрэгтэй байна. Мөн түнчлэн уур үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн уурын зуухан дээр одоо үнэхээр шүүлтүүрүүд ажиллаж гин үгүй юу? За мөн одоо халаалтын одоо зуухнуудын түвшин ямар байна? Гэдэг дээр бас шалгалтуудыг эрчимжүүлнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За ингээд нэгд өдрөөс эхлээд бид нэр энэ шалгалтаар явсан дүнгуудыг нэгтгэж мэрэгжлийн түвшинд бас зөвлөмж арга зүй гаргаж нэн ойрын үед их шаардлагатай ажлуудыг эренбэлж тодорхой чиг үүргүүдийг өгч ажиллана гэж ингэж бодож байгаа. Иргэдэд бол нээлттэй энэ мэдээлэл байна. 12 дугаар сарын 1-ээс эхлээд агаарын бохирдлын асуудлаар бүрэн бүрэлдэхүүнээр хэвлийнхэнд маш нээлттэй мэдээллийг тогтмолжуулсан. 7 хоногийн даваа гарагийн 10 цаг болгонд нийтдээ 60 орчим хэвлэл байгаль орчны яам дээр ирж агаарын бохирдолтой холбоотой үүсгээд байгаа их усрүүдтэй холбоотой мэдээллийг бид бүх хэвлэлд нээлттэйгээр өгч байгаа. Энэ мэдээлэл бол тогтмолжсон. 21-с 22 оны галгааны энэ удирдалд бол бид нэр агаарын чанартай холбоотой бүх мэдээллийг иргэдэд аль болох нээлттэй байр сууриас өгчий. Дээр нь мэрэгжлийн түвшинд өөрөөр хэлбэл ямар нэг баталгаагүй их усрээс мэдээлэл дамжуулах тусам одоо иргэдийн бухимдал өснө. Тийм учраас хамгийн гол нь өгч байгаа мэдээллийг бид мэрэгжлийн түвшинд мэрэгжлийн байгууллагуудаас гаргасан бодит дүгнэлтэнд үндэслэн мэдээллийг иргэдэд нээлттэй өгсөн хэвээр байх болно. За энэ мэдээллүүдийг бас эрт даваа гарагт саяны одоо ажлын хэсгийн ажилласан дүгнэлтийг мөн даваа гарагт бүх хэвлэлд нээлттэйгээр танилцуулна гэсэн юм байр суурь.